4 сарын 1. Түүн дотор та нар төгс болгогдсон. Колосай 2:10. Ихэнх хүн мөнхийн улсад орох хүмүүсийг янз бүрийн зэрэглэлтэй гэж ойлгодог. Их буян үйлснэ нь дээгүр байр, бага буян үйлснэ нь доогуур байр эзлэнэ гэж төсөөлцгөөдөг. Сайхан сэтгэлтэй сайн хүмүүс хамгийн дээр нь, дээрэмчин луйрчид хамгийн доор нь байна гэж эндүрдэг. Гэвч тийм зэрэгдэв байхгүй. Энэ бол маш том төөрөгдөл. Хүн нэг бол мөнхийн улсад орох шаардлага хангасан байна, эсвэл хангаагүй байна. Ийм л хоёр хувилбар бий. Үнэн дээр мөнхийн улсад орох шаардлага хангасан хүн нэг ч байхгүй. Бид бүгд нүгэлтэд бөгөөд үрд шийтгэл хүртэх ёстой хүмүүс. Бид бүгд нүгэлтэн учраас Бурхны цог жавхланд хүрэхгүй. Бид цөм төөрч өөрсдийн замаар явцгаажээ. Бид бүгд бузар, бидний хамгийн сайн үйл хүртэл Бурхны нүдэнд хог шаар юм. Мөнхийн улсад орох шаардлагыг хангасан хүн нэг ч байхгүйгээс гадна шаардлагыг хангахын тулд бидний зүгээс хийж чадах юм юу ч байхгүй. Бидний хамгийн сайн шийдвэр, хамгийн эрхэм үйлс хүртэл нүглийг маань зайлуулж чадахгүй бөгөөд Бурхны шаардсан зөвхт байдлыг бидэнд өгөхгүй. Гэвч сайн мэдээ бий. Бурхны хайранд Бурхны шаарддаг зөвхт байдлыг ханган өгчээ. Өгөхдөө бүр үнэвүү өгчээ. Нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бас харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хинч үл сайрах болно гэж Эфес номын 2:8 бий. Мөнхийн улсад орох шаардлага Христийн дотор хангагддаг. Нүгэлтэн дахин төрөх үедээ Христийг хүлээн авдаг. Түүнээс хойш Бурхан түүнийг махан бие доторх нүгэлтэн гэж харахгүй. Харин Христийн дотор байгаагаар харах ба тэрхүү үндслээр түүнийг хүлээн зөвшөөрдөг. Нүглийг үл мэдэгч түүнийг бидний төлөө тэрээр нүгэл болгосны учир түүний дотор бид Бурхны зөвхт байдал болох юм. 2 дугаар Коринт 5:21. Тэгэхээр эндээс нэг дүгнэлт хийж болно. Бидэнд нэг Христ байна. Эсвэл байхгүй. Хэрэг бидэнд Христ байвал Бурхан биднийг мөнхийн улсад орох шаардлага хангасан хүн болгодог. Христийн төгс байдал биднийх болно. Бид Христийн дотор байгаа учраас түүн шиг үн цэнтэй болдог. Тэгвэл эсвэргээр бидэнд Христ байхгүй бол авралгүй. Христгүй хүн эцсийн эцэст мөнхийн галд хаягдана. Учир нь тэр хүн шаардлагыг хангаагүй юм. Түүний дутууг ямар ч зүйл нөхөж чадахгүй. Түүнээс гадна нэг итгэгч нөгөөгөөсөө илүү ариун биш. Итгэгчид бүгдээрээ ижил үндслээр аврагдсан. Тэр үндсэл нь Христ. Тиймээс нэг итгэгч нь нөгөөгөөсөө илүү Христийг хүлээн авах боломжгүй. Бид бүгдээрээ ижил хэмжээгээр мөнхийн улсад орох шаардлагыг хангасан билээ.